Шинжлэх ухаанд суурилсан инновацийн бүтээгдэхүүн. Гарааны бие амдрах компани орд бол харьцангуй бас үнийн хувьд бол бас боломжийн бас тариаланчтай бас нөхцөл бололцоо боломжийн учраас эднийхийг бол дангаараа авч хэрэгжилж байгаа. Магадгүй бид навчинд бол энэ эдний бордог хийснээр бол одоо ургацын чанар бол бас нэлээдгүй өндөр гарч ирж байгаа. Магадгүй одоо 7 сард одоо тэгж гандаж бороо орсон байсан бол эндээс өндөр ургац авах потенциал нь ингээ бүрдсэн. Хаврын одоо соёолт зуны одоо ботлолтоос гол атгалтын үед бол маш сайхан байсан. Тэгээд яг гол атгалдад төрүүлэлтийн үед бол нар шас учраас ургац хайцсангуу ургацын хэмжээ жоохон буурсан. Тэгтэл урамшнаас бол ургацын хэмжээ бол алдахгүй байгаа. Цаашд бол бид энэ ногоон бордоор дууншигдгийг бол цаашдаа бол одоо жил болгоно гаагаа өсгөж ер нь үлдэж байгаа урамшаа бол бүгдийг одоо ногоон бордоор дууншигын гэсэн тийм бодолтойгоор ажиллаа төлөвлөд ажиллаж байна. Хэдий чиний одоо хөршөө бордож тордон хэдий чиний л ургац авах үндэслэл нь бий болдог учраас одоо хөрсөндөө бол анхаарч ногоон бордоор дуунш тэгээ одоо энэ шингэн бордоонуудыг одоо навчаар дамжуул тэгснэг хүчинд бол өнөөдрийн гантай нөхцөлд бол бас тодорхой хэмжээний ургацаа бол уламжийн ургац авч яана гэж бодож байна. Одоо гарааны бие амдрагч чинь үнэн бас харьцангуй боломжийн үнэтэй. Мэдээж бол бид нэр одоо импортоос авч байгаа бордоо бол тонны одоо 2,500-аас 600-аас дээш үнэтэй авч байгаа. Энэ жил бол ингээд бордоо хэрэглээд уудааны зардлага бас өндөр болж байгаа. Мэдээж энэ цаашд бол энэ дотоодынхаа бас энэ бордооны үйлдвэрлэлийг дэмжиж гаднаас орж ирж байгаа бордооны үнэ харьцангуй бас хямд байгаад тэгээд энэ хөрсөнд үржил шимийг дээшлэх тал дээр анхаарч ажиллавал өндөр ургац авах магадлал бол энэ одоо өндөр байгаа нь бол батлагдж байгаамаа. Шинжлэх ухаанд суурилсан инновацийн бүтээгдэхүүн.